За 0-9-ний таац маань юм гоё боллоо. 0-9-ийн таацыг тас хараар хэлсэн. Гэтэ лакн хар. Яагаад энэ үгийг сонгосон бэ гэхээр энэ 0-ийн хан маань бол юм чулуутай, ийм интерьертэй болохоор энэ амлага одоо энэ холбоос нөхцөл ийм хар канттай болохоор харыг хийгдэж интерьертэй авцалдаж байгаа. Тэгээ энэ уян таацууд өмнө тасархаа байт юм байна. Тэгээ палетын татсан болохоор ямар ч өөс байхгүй гоё болд юм байна. Бид нэр унтлахныхаа өрөөнд болохоор ийм цайвар мат болготой. Илүүдтэй ийм хэвлэл хийлгээгүй яагаад гэвэл үнийн удирч тэр цэвэрхэн харагдах байдлаасаа тэр ийм цулгуу тийм таацсан болохоор нүдэн гэр хийхэд илүү тохиромжтой санагдсан. Гэтэ хэвлэлж хийлгсэн ч болох юм билэ. Гэтэ хэвлэлд хийлгэх юм бол яг зураг муртай хийлгэчихлээр ийм тууцан гэрэл ийм соронстой гэрэл нүдэн гэрлүүлж байгаа хацалтах нь онцгүй санагдаад ийм цулгууд өмнөдийг сонгож хийлгэсэн байгаа. Хүүхдийн өрөө маань болохоор ерөөдөө манай энэ сар маань ингээд ерөөдөө чимжиж байгаа болохоор хэвлэлтийг бас сонгоогүй зүгээр бас яг цэвэрхэн харагдлаас нь энэ мат цагааныг сонгож хийлгэсэн. Тэгээ энэ нүдэн гэрэлний хийж ихтэй чимээ явж байгаа таазгаа. Тааз ер нь уян тааз бол маш их давуу талтай юм. Надад маш их таалагдлаа. Тэгээд коридор болохоор коридор том өрөө хоёроо энэ цагаан мөртлөө лакнаар сонгож хийлгэсэн. Энэ сар яг нүдэн гэрэлүүд нэг цаваа идэл илүүтэй хэрэггүй юм цэвэрхэн. Энэ яг гоё төв гişин байгаа байлаа юм таалагдчих. Цэвэрхэн харагдах юм билээ. Энэ том өрөө маань болохоор сонстой гэрэл тэгээд нүдэн гэрлнүүд хийцэн тэгээд гоё цэлгэр харагдаж байгаа. Бид тэр ихэндээ яхаа хэвлэлтэй хэлчихсэн. Тэгмүүд хэвлэлтэй хэлэхээр ингээд энэ сонстой гэрлнүүд л одоо энэ хацалтахгүй санагдаад цулгаан зүгээр юм байна гэж цулгаагаа хэлсэн. Хоёрдугаар тэр чинь юу юм бэ? Үний үед бас боломж юм болоо гэж. Тэгээд энэ галтгооны хэсэг маань ийм багнаар тусгаарлагдж байгаа ч гэсэн яг адилхан өнгөтэйгээр хийлгээд энэ хүн гэрлээ бас чимэглээд хийлсэн байна. Тэгээд уян таас хийж өгсөн ах ихтэй маш их баярлалаа. Энэ хүмүүс маань болохоор маш түргэн шуурхай найдвартай. Нэг анхаарах юм гэх юм бол энэ юм. Таазаа хийчээд ханаа хийлгчээд таазаа хийх хоёр бол шал өөр юм. Яг тэгвэл одоо манайс чинь одоо ингээд таазаа хийлгчээд ханаа хийх юм маш болгоомжтой их бол нөгөө том хавтангаар ингээд шууд хийхэд жоохон болгоомжтой их бол ганц хоёр цоосон. Тэгээ энэ болохоор 5 хоногийн дотор гүйц татаад нөгөө бэхжилтний одоо чанар биш одоо нөгөө материал нь өөр ингээд бүр хатуу арай биетэй болд юм л. Одоохон ийм уян байгаа. Тэгээ энэ их сони юм билээ. Би энийг ерөөсөө огт харж байгаагүй тэгээд ийм сони давуутай юм шиг хүндээ. Тийм. Уян тааз гэдэг нь ийм давуу талууд ихтэй. Давуу тал нь гэх юм бол ус чигэнд яахчгүй. Тэгээд эрүүл мэндийн төлөө өстой ямар ч нөлөө байхгүй. Ах их хоёртой баярлалаа. Энэ хүмүүс захиалга өгөхөд бол маш найдвартай түргэн шуурхай үйлчлэж өгч байлээ. Манай ч юм хаасан бүр лагерт байгажсэн тэд ирээл хэмжээ аваад маргааш нэрж суулттай гээд очдог юм байлаа. Тэгээд одоо манай нэг ханы панел тавилга ороод ирэхлээр бүр гоё болох. Ямар ч цаа уян таазыг бол сонгосондоо сэтгэл хангалуун байна. Гипс юу мө хийх юм бол яг нэгдүгээр бид нар өөрсдөө хийхлээр бас өдөр хоног маш их алдах юм байлээ. Хоёрдугаар тэр нөө ачлага гипс юу нь өөрсдөө гоё хийх бол бас харагдах байдал бас тийм. Хоёрдугаар нь ачлага бас шаардлагагүй уян тааз чинь ямар ч ачлага шаардлагагүй. Гипсээр бол яг хэдэн жилийн дараа бас нэг бас дахиж бодох асуудал ч юм уу. Энэс замаас идэх тийм гарч ирэх магадaltaй. Тэгээ манай байшин маань болохоор нөө газараасаа хөндөй болохоор бас байрлалын үүсгэлийг бол мэдхгүй ч хөдөлгөөн үүсгэхэд уян таац чинь уян болохоор хизээч замаас гипсээр татсан байлаа гэхэд тэр бол харах магадaltaй энэ уян тааз бол хизээч яахч байл гэсэн үг. За нэг тийм байлаа. Уян таацтай лайк дарлаа. Маш их таалагдлаа. Вау! Хээ. За манай хэд бүл ерөөхдөө сүүлийн одоо үед шинээр нэвтрээд байгаа юм нано материалтай шинэ технологиор хийгдсэн юм гоё уян таазыг ихтэй хийлгэлээ. За тэгээд мэрэгжлийн чадварлаг хүмүүсүүдээр түргэн шуурхай хийлгэлээ. За тэгээд одоо ерөөхдөө дуучин бод одоо уналтай нүсэр одоо
гипсийн уналтаа энэ таац энэ хийдэг гэсэн бол одоо үед бол одоо тренд болоод байгаа минималист энэ хэв маягтай одоо ийм таац хийлгэхэд маш тохиромжтой байл шүү. За тэгээд суйрлуулж барихад бохирдол энэ гарахгүй, тавилга энэ төгөхгүй, богино хугацаанд одоо хийчин. За тэгээд одоо чөлөө дизайн өөрсдийн хүссэн өнгө загвар дизайнаар ерөөдөө хэрэглэл биш гэх энэ дөрөв одоо өнгөө сонгоод хийлгэх боломжтой. За тэгээд хаана шилжиж болно, орон суугаа офис одоо үйлдвэр үйлчлэгээ туслан фэшн гэдэг бүх гадар ерөөдөө хийлгэх боломжтой. За тэгээд хамгийн гоё таалагдсан зүйл нь болохоор одоо эрүүл мэндэд одоо хүний биеийг таслах сөрөг нөлөөгөө одоо өөр дөрөв тоос тоосон зэрэг тогтоод болохоор ерөөдөө ашиг үүсэхгүй. Тэгээд арчил цэвэрлэхэд ерөөдөө маш хэлбэр зүгээр цэвэрлэхэн жигтэй алчураад цэвэрлээд аччихад бол боломж юм билээ. За тэгээд Европын одоо стандартын одоо орсон ийм гоё одоо нано ийм материал нь одоо хорт бодис ялгаруулахгүй хөгц мөөгөн зэрэг үсэд байхгүй гэдгээр маш их таалагдсан. За тэгээд ус алдах эрсдэлгүй одоо 1 м квадратад одоо 100 литр хүртэл ус даах чадвартай гэдгээр маш давуу талтай санагдсан. Тэгээд дулаан тусгаарлах материал нь одоо гал дэмждэггүй ийм ач холбогдолтой ийм гоё шинээр уян таз нэтэн олсон байна шүү. Тэгээд манайхан уян таз классик компаниар үйлчлүүлээрэ баярлаа. Zeg maar wat in bed, laat je weg met wat in bed.